Өнөөдөр та бүхэндээ 2025 оны зуны гаргалтын хамгийн хүнд сэтгэл зүйн гүн гүнзгий асуудлыг гаргаж ирсэн нэлээд дарк төрлийн сэдвтэй Такофигийн нүгэл анимыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. IMDb дээр нэлээд өндөр үнэлгээтэй уг бүтээл нь нийтдээ 6 ангиас бүрдэн сэтгэлээ гамнаарай манайхаа энэ бол зүгээр ч нэг аниме биш шүү. Ингээд хэлцгээе. 2016 онд Happy гарагаас дэлхий дээр хүмүүст аз жаргалыг түгээхээр ирсэн Jelly шиг амьтантай хамгийн анх таарсан хүн нь 4-р ангийн сурагч Shizuka. Jelly Man маш их үлгсэн байсан учраас Shizuka өөртөө байсан талхнаасаа өгч манай хоёр танилцдаг. Jelly өөрийнхөө нэрийг ч бараг мэдгүй болохоор Shizuka 8 алчтай төстэйгээд Takofi гэсэн нэр өгнө. Талах зүгөөд нэр ч өгсөн болохоор Шизукаг баярлуулъя гэд Happy гарагийн аз жаргалын хэрэгсэл буюу хэмжээгээрээ сундаг нисдэг зүйл харуулхад нөгөөх нь ниссэн ч ялаа, нисээгүй ч ялаа, маргааш угаасаа болдгороо л болно. Бай гэд явд өгчтiin. Маргааш нь Такофитой уулзахдаа ямар нэгэн зүйлээс нуугдаад айсан байдалтай харагддаг. Замаар харин эдний ангийн хүүхдүүд бололтой октод нөгөөх их чинстэ баллаж тавилаа, байр суурийг нь мэдрүүлэх хэрэгтэй гэж гисэн явж идэг. Такофи дахиад Шизукаг баярлуулах гээд камер гаргаж ирээд хамт зураг дардیں۔ Энэ камер нь хэдэн ч удаа дарсан зургийнхаа яг энэ цаг үедээ очих боломжтой ч гэсэн Шизука дахиад л тоохгүй яваад өчнө. За дахиад маргааш нь идэх талхыг нь авчирч өгөхөд Шизукаг баярлуулах гэсэн чинь Чапи нохоогоо хооллох ёстой учраас Такофигээ аваад хамтдаа гэрте очино. Шизука нохоондоо үнэхээр хайртай юу ч болсон Чапи нохоонд байвал бүх зүйл болчих юм шиг санагддаг. Аав нь явхдаа үлдээгээд явсан гэхээр багасаа л нохоотойгоо хамт байсан юм байна лээ. Манай гурав энэ өдөр сайхан агаарт салхилаад маргааш уулзахаар тохирсон ч түүний өчтөр оройны инээд үнэхээр аимшигтай дүрслэлээр салхицсан байлаа. Аимшигтай зодуулчихсан нүүр ам хувцас хунарна бүр арай л дэндүү болцсон. Даанч аз жаргалын гарагаас ирсэн Такофи үүнийг нь ойлгохгүй. Найзтайгаа муудалцсан гэх үгийг нь сонсоод дэлхий дээр хүмүүс муудалцах юм бол өөр байдлаар царай нь хувирдаг гэж бодоод эвлэрлийн тууз гаргаж ирнэ. Энийг нь сонсч ийсэн Шизука харж ийсэн наадах чинь сайхан санаа байна. Надад өгчих гээд гуугаад байгаа учраас өгөхөөс өөр аргагүй. Уг нь бол Happy гарагийн хэрэгслийг Такофи заавал хажууд нь нээжиж хэрэглүүлэх ёстой байхгүй юу? Туузаа өгчөөд хүлээгээд лайлаа. Орой олоод бүр эрдгүү шүү. Тэгээ санаан зовоод очиход үнэхэрийн санаанд багтамгүй дүр зураг. Шизука нөгөө туузаараа өөрийгөө дүүжилж амиа хорлсон байдаг. Такофи эхэндээ юу болоод байгааг ч мэдгүй. Шизука-чан энэ эвлэрлийн туузыг ингэж хэрэглэхгүй буугаад ирээ дахиад заагаад өгье гэл учраа олохгүй хөөх юм нь сүүлдээ Шизукаг өөрийнхөө амийг хорлсон юм байна гэдгийг нэг юм ойлгодیں۔ Сэтгэлээр унаад уйлаад айжээсээ ашгүй нөгөө камер нь байгаа учраас Шизука чамайг яагаад амиа хорлсныг би мэдмээр байна. Би чамайг аз жаргалтай болгомоор байна гэл нөгөө зураг дарсан өдрөө буцаад ирнэ. Гиснээс энэ цаг хугацаанд одоо буцаж байгаа ч гэсэн бусад хүмүүс юусоо мэдгүй хүн Такофи л мэдж байгаа шүү за. Такофи маань энэ өдрөөс хойш Шизукаг яг юунаас болж ийм байдалтай байгааг нь ойлгох гээд хичээлд нь хүртэл хамт явнаа. Энэ цэцэг шиг юм зүүчгээр харагддаг байхгүй юу? Эндээс бид нар Шизукаг ангийнх нь Маринагийн охин найзуудтайгаа нийлж байнгын дээрлэхэж, зодож, доромжилж, үгийн мухагаар хараадаг гэдгийг нь мэдэж авна. Такофи маань Шизукад хичээлд нь л тусалчих юм бол болчих юм байна гэж өнгөцгнөөр хараад нууцаар хичээлийнх нь хариултыг хэлж өгч ер нь энэ байдлыг нь харсан Марина бүр боож өгөх гээд ганцаарчлан уулзахаар дуудлагүй яах вэ? Шизука Маринатай уулзна л гэж бодохоор зүрх нь үхэж үнэхээр их айж байгаа нэлт. Такофи харин юу ч мэдгүй болохоор зүгээр штэ найзтайгаа эвлэр ойлголц болохгүй бол би чиний оронд очоод эвлэрчээд ирье гэж шидийн хэрэгслээрээ Шизукагийн дүрд ороод очисон чинь юун ярилцах. Дараат л алгадуулаад бүр шоконд ороод ээжэл үгч хэлүүлэхгүй одоо бити давраад байгаараа заяо. Арчаагүй сэжгийн байлаар ээж чинь биеэ үнэлэх юм чинь чийжгсэн адилхан гэсэн үг. Байр суураа мэдэр алчи шүү гэл бүр арай л аимшигтай зоддог. Энэ бүхнийг мэдэрсэн Такофи маш их айж Шизукаг хамгаалмаар байгаа ч гэсэн үнэхээр ихцэлж харж чадахгүй хэмжээнд хүрсэн. Ядчил ангийн дарга Азумад нь дүрээ хувирган хэлж тусламж дууддаг. Дүрс солигдлоо. Марина гэртээ орж ирэхэд ээж нь бүр харваас охиноо зоддог, хүчрхийлдэг, сэтгцийн асуудалтай болчихсон харагдчихэйдэг. Марина бол гэртээ орж ирээд нүдэнд нь айдас бүрхээд шууд уйлж байгаа нь тодхон харагдана. Тэгэхээр Маринагийн аав нь Шизукагийн ээжтэй явалддаг, уулздаг гэсэн үг. Шизукагийн ээж нь шүнл ажилдаг, ажилтай юм шиг байгаа ямар гэдгийг нь бол аниме дээр тодорхой харуулаагүй. Тийм болохоор энэ бүхэнд нь Марина Шизукаг буруутгаж байнга дээрлэж зоддгоо гэсэн үг.
Өдөр хоног үргэлжилсээр Шизукагийн аав ээж хоёр салцсан. Шизука ээжтэйгээ байдаг. Гэхдээ ээж нь бараг охиныгоо ерөөсөө тоодгүй гэдгийг Такофи бас мэдэж авна. Шизука дахиад л аимшигтай задуулчихсан. Такофи дээр ирэхдээ Чапигийн хүзөвчийг барьцсан байдаг. Яасан гэхээр Марина Шизукаг нохоогоо салхилуулж байхад ирээд хэлэх хэлэхгүйгээр доромжилж албаар нохооных нь уурыг хүргээд Маринагийн гарыг Чапи хатснаас болоод нохоог нь бүр амтны асрах руу ч юм уу аваа явцсан. Тэгээ үүнээс болж Шизука маш их гуниглан гэдгийг мэдсэн Такофи нөгөө камераараа цаг хугацааг ухраагаад аль болох яг тухайн цаг үед Маринатай л тааруулахгүйгээд олон өөр зам сонгосон ч бүр яагаад ч юм Марина хаанаас чамаагаа олоод ирчин. Үйл явдал заавалжгүй угаасаа л болох ёстой юм шиг болоод байгаа болохоор Такофи хичнээн олон удаа цаг хугацааг ухраасан ч өөрчилж болохгүй юм байна гэдгийг мэддэг. Нохоогоо алдсан Шизукаг ээж нь бол үнэхээр тоож байгаа ч юм байхгүй. Үгснээ ээж нохоотойгоо дими тэнэдэдийн Чапи ийм зүйл хийсэн болохоор аав руу чинь явуулсан. Бити миний амьдралд гай болоод байгаарэ. Орой ирэхгүй ажилтаа өглөөл ирнэ гэд явцдаг. Охин нь бүр ийм байдалтай хахад бүр хүнч гэж тоож байгаа юм алга. Шизукагийн амьдралыг нь ганцхан гэрэлтүүлдэг байсан хамгийн хайртай нохоонд байхгүй болсон болохоор улмал гуниглаж хоолоож идэх болсон. Сургууль дээр очиход баг яах гэж ирсэн ичтгүү мүү галзуу балмад нохоогоороо Маринаг хазуулчаад үхэж далд ор гэж доромжилсоор. Эдний ангийн Азума аминдаа л Шизукад туслаад зарим нэг асуудлаас эвтэйхэн холдуулна л та. Шизукад одоо угаасаа юу ч хэрэггүй мэтэл санагдчихж байгаа. Нэг өдөр Марина замдан тосоод чи хайртай нохооныхаа талаар сонсхийг хүсэхгүй байна гэж юу гэж хуурч ойруу дагуулад орно. Энийг нь Такофи хөөрхийн минь эвлэрэх гэж найзлах чинь л гэж ойлгоод бүүн баяр. Харин Марина хөөе одоо намайг чи сонсч за. Чиний амиа тавьж хайрладаг байсан нохоо чинь үхсэн штт. Хизээж босож ирэхгүйгээ боддоо. Чамд угаасаа найзч байхгүй, аавч байхгүй, ээж чинь биеэ үнэлэгч миний аавын зовж олсон мөнгөөр ээж чинь чамд хувцас хунар хоол унд авч өгдөг гэдэл бас амар зоддог. Шизука бүх зүйлд урам хугарч хайртай нохоогоо өгсөн гэдэгт үнэхэрийн итгэхгүй маш их харуулсаар Такофи Шизукагийн байдалтай байхыг хараад аминдаа л туслах гээд нөгөө камера Марина руу шидцэж Маринаг алчдаг. Цаг хугацааг ухраах камер байгаа юм чи ингээд санаа зовхгүй буцаад хэвэнд нь оруулах гэсэн биш нөгөө камер нь ажиллахгүй бүр эвдэрсэн байдаг. Гэтэл энэ үед Шизука урд өмнө нь баг хизээж инээж баярлаж байгаагүйгээрээ баярлан хөөрч Такофи чамд үнэхээр их баярлалаа. Ичид байдаг гэдэгт итгэдэггүй байсан. Гэтэл Маринаг үхээсэй гэж боддог байсан бодол минь ингээд биелчлээ. Чи бүр үнэхэрийн гайхалтай юм аа гэсээр Такофи маань яахав дээ. Үнэхээр зөв буруу зүйл хийснээ мэдхгүй ашгүй дээ. Шизукагаа инээлгэж чадсан юм чинь ямар тач зөв зүйл хийсэн юм байна л гэж бодоостай. Ингээд явж байгаа ангийнхаа Азуматад таарнаа. Болсон зүйлийг бүгдийг нь тайлбарлаад Такофи санаандгүй алдсан хайр гаргаас ирсэн энтергээд хэлэхэд бол Азума ихэндээ нэлээд уурлаад юу яриад байгаа юм бэ? Бүхэл бүтэн хүн өгчээд хахад ингээд орхиод явах гэж байгаа мó энэ бүхэн чинь мэдэгдэх юм бол хүүхдийн хорход орно. Цагдаа дэртгэн хэл гэсэн Шизука би хүүхдийн хорход ормооргүй байна. Азума чи бүгдийг мэддэг чаддаг штэ. Одоо надад чамаас өөр туслах хинч байхгүй. Чи л надад тусал гэд ерөнхийдөө манипуляц хийж байгаа. Азумаач туслахаар болж Такофид байгаа шидийн хэрэгслээс нь хүссэн хэмжээгээр өөрчлөгддөг альва зүйлийг яг байгаагаар нь хадгалдаг савыг томруулад Маринагийн цогцыг хийгээд газар ухаж буулаад Такофи шидийн хэрэгслээрээ өөрийгөө Марина болгож өөрчлөөд Маринагийн амьдралаар амьдрахаар болдог. Аз жаргалтай гэгчин инээгээд гэрлүү нь орсон ч аав ээж хоёр нь бүр бие рүүгээ орилж хашгичаад нөгөө л хүүхэн шуухан явдал суудал инээтрээгээд хэрэлдэж байна. Дааж үнийг нь Такофи маань ойлгохгүй штэ. Такофи Маринагийн дүрд ороод энэ гурав өдөр бүр хамт байдаг болсон. Тэгээ дараагийн төлөвлөгөө нь зуны амралтаар Токио руу явж аав дээрээ очиод Шизука нохоотойгоо уулзах төлөвлөгөө гаргаж байгаа. Энэ үеэр Азумагийн ах Жуниа ирж байна. Харваас ахтаа нилийн дургу байгаа юм шиг царайн дээр нь бичээстэй. Учир нь ах нь багасаа л ямар ч дутагдах, гачигдах юмгүй ээж нь хамаг юмаа л ахт нь өгдөг байхад албаар ээжийн санаа зовоох гэж ажил төрөл хийгээд цалингаараа бүгж энтер авсан гэдгийг нь сонсоод Шизукагийн сомлолт орж ирнэ л дээ. Чи тэр бүгжийг нь хулгайлаад авчих. Тэгвэл гүн шоконд ороод дахиж бараг ажил төрөл хийхгүй бахаа гэд хулгайлах гэсэн биш. Баригдангаа алдаад сэтгэлээр унаад түүний бага насны цаг үе гарнаа.
Азумагийн ээж нь түүнийг байнга ахтай нь харьцуулж 100 оноо лахгүй бол чи амттан идэхгүй болохгүй дандаа хахаасаа долоон дор байдаг хичээхгүй айн чадахгүй айн арчаагүй гэж үргэлж зүрхэндх галыг нь баг багаар унтраасаар агаад өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийжээ. Харин түүнийг энэ амьдралд нь чи бүгдийг чадна мэднэ болон бүтнэ гэж хэлсэн ганцхан хүн нь Шизука байж таарсан. Тиймээс л тэр Шизукатай байхдаа бүх зүйлийг чадчих юм шиг өөртөө итгэх итгэлтэй болоод байгаагаа мэдэрдэг. Гэхдээ энэ буруу тийшээ явах гээд байгаа юм л та. Манай гурав өдөр бүр аз жаргалтай хамт байгааг нь ангийнхан хүүхдүүд бүр үнэхээр гайхаж орхино. Угаасаа Марина ч Шизукаг дэрхдэг байсан штэ. Гэхдээ л Маринагийн гэрт болвол байнгын бөөн хэрүүл уруул ээж нь дандаа л чи шүндөлөөр бааш саваарч хүүхэн шуухаа эргүүлдэг гэл Маринагийн аав бол бууж өгөхгүй би ажил төрөл хийж өөрийнхөө хөлсөө туслуулж олсон мөнгөө юунд өрхөө өөрөө мэднэ гэл. Такофи үнэхээр хэрүүлийн утга учрыг ч ойлгохгүй нэг л их жаргалтай амтаа. Хүний их л олсон хон гадарлан л та. Такофи ярихдаа байнга өгүүлбэрийнхээ ард пи гэж залгадаг байхгүй юу? Ээж нь тэгээд Марина миний охин чи яаж яриад байгаа чи хизээ юм болцсон. Миний мэдих Марина бол ээжтэй хайртай ээжийнхээ үгэнд ордог сайн охин. Тэгэхэд чи яг хин болчоод миний охины биеинд ороод ээжийнх нь өөдөөс ингэж яриад байгаа юм бэ? Би мууж ихсэн их хүн охиноо 10 сар тээж төрүүлсэн яс махны минь тасархай ганцхан охиныг минь буцаагаад өгчхөлдөө гэж Маринагийн ээжийг сэтгэлээсээ хэлэхэд Такофи өөрийгөө ямар аимшигтай нүгэл хийж нэг гэр бүлийн аз жаргалыг энэ хорвоогоос байхгүй болгосон гэдгээ ухаардаг. Энэ талаарч Шизукад хэлэх гэсэн боловч Маринагийн цогцос олдсон талаарх мэдээлэл нь аль хэдийн нийтлэгдэжээ. Одоо тэгэхээр Такофи Маринагийн дүрд хувирахгүй гэсэн үг. Ингээд Тако цагдаа нарт цогцыг нуусан би Маринаг алсан гэд бүх үннээ хэлье гэж нөгөө хоёроосоо гуйсан ч зөвшөөрөхгүй. Мэдхгүйгээд таг нуухаар болж байгаа. Нэгэнт л Токио явж Шизукаг чайпи нохойтой нь уулзуулж чаднаа гэд хэлсэн Азумагийн толгойд 1000 түмэн бодол эргэлцээр. Энэ үеэр цагдаа нар ангийнхан хүүхдүүдээс мэдүүлэг авч огт хоорондоо таардгүй байсан Марина Шизука хоёр сүүлийн хэдэн хоног маш дотн байсан талаар хэлэлгүй яах вэ? Азумагийн сэтгэлийн харанхуй улам ихээр нэмэгцээр Шизука туслах гээд хичээлдээ ч анхаарахгүй болсноос болоод түүнийг ээжийнхэн сэтгэл одоо бүр хоосорсон мэт. Хизээч Азума биш Жуниаг л сонгодог сонголт үргэлж нэгт байсаар ирсэн ганцхан сэтгэлийг нь тайвшруулах хүн бол нөгөө л нэг Шизука. Азума баг байхын маш сайн ээжийнхүү байж хичээлдээ шамдаж бүх зүйл дээр хичээдэг байсан. Харин ах нь хичээхгүй байсан ч хамгийн өндөр оноог бүх цаг үед авдаг байж. Удалгүй ээж нь Азумааг ахтай нь үргэлж харьцуулж ах чинь чадчихад чи ямар харьцаагүй юм бэ? Чи гэр бүлээ бодсонгүй манай гэр бүлийг хамгийн их чирж гай болж байгаа нь бараг чи инээдрээ гэл химэлсээр байж. Мэдээж Азума энэ бүхэнтэй эвлэрхийг хүсэхгүй илүү ихээр хичээсэн ч чи чаднаа. Чи мундагштэй гэсэн үгээр дутсан гэдэг нь Шизука Маринагийн цогцыг нуугаад өгөөч гэх тэр үед шууд анзаарчихсан баг. Тиймээс одоо ч гэсэн чи чадна. Яг одоо цагдаагийн газар руу очиод би Маринаг алсан гэд хэрэгээ хүлээчих. Тэгхийн болвол чамайг хүүхдийн хорхоос гарч ирэх хүртэл чинь би хүлээж чаднаа гэж Шизука хэлснээр бүр тархиа угаалгаж байгаамаа гэсэн үг. Ингээд үүрээр тэр Маринаг алаагүй ч гэсэн Шизукагийн хэлснээр бүхнийг хийх гэтэл Жуня гарч ирээд Азума чи бол гэр бүлээ бузарлагч бүтэлгүй азгүй зүгээр л нэг хэрэггүй амтан энтер гэж хэлж ийн гэж өөрөө төсөөлөн боддог. Ах нь харин юу болсон талаар асуусан чи ойлгохгүй шүү дээ. Угаасаа үргэлж бүх юмчин бүтдэг болчдөг чам шиг тэнгэрийн амтан намайг ойлгохгүй гэхэд Жуня Азума бити ингэж өөрийгөө дорд үз. Би чиний ах штэ. Чи миний газар дээрх ганцхан дүү минь. Надтай ярилц ойлголц. Чиний шалгалт дээрээ хідэн оноо авдаг чинь надад хамаагүй. Чи муу сурдаг байсан ч миний дүү хിവэрэл байх болно. Ахыгаа энэ хүртэл ойлгоогүйд уучлаарай. Ах нь ч гэсэн төгс хүн биш. Заримдаа найзуудаараа, найз охиноороо хүртэл туслуулдаг. Бүх зүйлийг ах нь чадахгүй штэ. Энэ бол чиний л амьдрал. Бид хоёрын энэ яриаг ч гэсэн ээж заавал мэдэх чалбгүй. Хоёулаа чинь би биендээ цор ганцхан юм шүү дээ гэснээр Азума бүх сэтгэлээ нээж одоо л нэг юм та намайг ойлгож чадлаа гэж сэтгэлээ онгоод л уйсаар. Маринагийн үхэлтэй холбоотой цуу яриа хаа сайгүй газар асаараагаа бол Шизука ямар ч зүйлийг тоохгүй Токио руу аз жаргалтайгаар зуныхаа амралтыг эхлүүлж удаан хүлээсний эцэст хайртай нохоотойгоо уулзна гээд алс холыг зориод аавынхаа гэрийн хаягаар очиход аав нь жаахан хүүхэд твэрсэн хажууд нь Шизукагийн насны охин бас шин нохой
Аав нь өөр амьдрал зохиогоод Шизукаг охиноо гэж бүр хүлээн зөвшөөрөхгүй, танихгүй хүн шиг хүлээн авснаар түүний бодож байсан бүхий л сайхан төсөөллүүд яг л борооны дараах шалбааг мэт урсан замхарсан юм. Түнэлийн нүхэн гарцны дор Чапиг аягуул аавын шинэ хүүхдүүд идсэн байж магадгүй, тийм болохоор гиз тодорхойг нь шалгая гэсэн аимшигтай зүйл ярахад Такофи үнэхээр их айж сандарч зүгээр л гэрлүүгээ хайрцгаая, дахиж ийм муухай зүйл хийхээ болъё л доо гэж гуйсан ч Шизука за одоо Такофи ч гэсэн чи ч гэсэн надад туслахгүй юм байна те гэд бараг л Такофиг алах гэж байдаг. Энэ үед харин Такофи өмнөх бүх ой санамжаа санаж эхэлдэг. Яг үнэндээ Такофи анх дэлхийг гараг дээр 2022 онд ирж байсан бөгөөд хамгийн анх уулзсан хүн нь Марина байсан. Маринатай өдөр бүр хамт байж Такофид анх удаа Марина онигрээ өгч сургуульд ирэнч тэр гэртэнч тэр хамт л байдаг байж л дээ. Мэдээж энэ бол том болцсон ахлах сургуулийн Марина гэсэн үг. Жохон байхдаа нүүрэндээ сориггүй байсан ч багадаа ээждээ шилээр зодуулаад нүүрэндээ ийм соригтой болсноос хойш ямар ч найз нөхөдгүй уйдгартай амьдралаар амьдарч ирсэн гэхэд болно. Ээждээ ч ялгаагүй байнга зодуулсаар энэ уур бухимдлаа Такофид гаргаж байгаагаа өөрөө ч анзаараагүй байдаг. Харин Азуматай таарснаар тэд үерхэж эхэлсэн байна. Тэгэхээр Азума бага ангидаа шилжээд ахлах ангидаа буцаад хуучин сургуультай ирсэн байгаа аахгүй юу? Ахлах сургуульд орсон тэрээр найз нөхөдгүй аав нь ээжээс нь салцсан асуудалтай байсан идэж Азуматай үерхэж эхэлснээс хойш ээжийнх нь зан ааш эрс өөрчлөгцөөр гэтэл нэгэн өдөр тэдний ангид бага ангидаа шилжсэн Шизука ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Азума угаасаа л бага байхдаа Шизукаг шохоордог байсан учраас Маринагаас тэр дороо салж энэ өдөр ядж яхад Азумаг гэртээ авчирна гэд ээждээ Марина хэлсэн байсан болохоор ээж нь салсан гэх үгийг нь сонсоод үнэхээр аимшигтай ихээр уурлаж харааж зүгсээр Марина өөрийгөө хамгаалах гэж байгаад ээжигээ алдсан байдаг. Такофи мэн харин Маринадад туслах гад Азумаг дуутах гэд очисон чинь яг Шизукатай уулзаж таарч исэн. Буцаад Маринадаар очиход Марина ээжигээ алдсан байхыг хараад юу хийхээч мэдэхгүй байж хахад Марина юу гэсэн бэ гэхээр 2016 оны баг сургуульд байхад Шизукаг алчсан байсан бол өнөөдөр би ийм байдалтай байхгүй байсан гэдэг. Энийг нь сонсон Такофи Маринаг аз жаргалтай байлгахын тулд хайрын гариг руугаа буцаад аврах цагийг ашиглаад Шизукаг алцгаая гэд явх болно. Алах гэдэг үгний утгаач баг мэдгүй байгаа штэ хөрх юм. Харин Марина хайр гаргийн энэ амьтанд ядаж Такофи гэдэг нэр өгчөгдөг байжтэй гэж бодсоор өөрийнхөө амийг хорлох гэж байгаа үзэгдэл харагданаа. Тэгэхээр 2016 онд ирсэн хайрын гаргийн энэ амьтанд Шизукач Такофи гэж нэр өгсөн. 2022 онд анх удаа дэлхий дээр ирсэн түнд Маринач ялгаагүй Такофи гэх нэр өгөх байсан байжээ. Хайпи гараг дээр очиод цагийг ашиглан 2016 он буюу тэдний 4-р ангид нь буцаж очиод Шизукаг алж Маринаг аз жаргалтай болгоно гэх үгийг Такофи ээждээ хэлэхэд түүний ээж нь энэ гаргийн хамгийн том дүрмийг Такофи зөрчсөн учраас түүний ой санамжийг бүгдийг нь устгаж дахин төрүүлээд дэлхий рүү явуулж энэ гариг дээр дахин хизээж эргэж ирэхгүй болохоор баг ингээд хөөцөн шийтгцэн гэсэн үг. Ой санамжаа яг алдчих энэ үеэрээ болохоор Такофи цаган дээр очиод гялт цаг хугацаагаа ухраачдаг. Тэгээд Такофи маань 2022 онд дэлхий дээр анх уулзсан Маринагийн талаар дурсамжийг аль хэдийн мартаж эцэст нь аз жаргал бэлгэлэх гэж байсан охиноо өөрөө 2016 онд ирээд алдсан байсан. За ингээд цаг хугацаа яг одоогийн нөхцөл байдал дээр буцаад ирлээ. Азума Такофитэй уулзаж манай хоёр өөрсдийнхөө сэтгэл дотроо хадгалж байсан бүх зүйлээ ярилцсан. Азума дахиж Шизукатай уулзахгүй, гэр бүлээ хайрлаж амьдрах хэрэгтэй, Маринагийн өвхлээс болж маш олон асуудлууд гарч ирснээ ч хэлнэ. Гэхдээ энэ удаагийн Азума ахтайгаа ярилцаад аль хэдийн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн өөртөө ихтэй Азума шүү за. Такофи ч ялгаагүй Шизукаг уг нь сайн өвгөд даанч хүмүүсийг өвтгөж зовоогоод байна гэдэл яг л жаахан өвгөж чиг юм ярина. Манай Такофи чи ер нь бол дахин төрсөн штэ. Шийтгүүлээд тиймээс ямар ч хэргүй гигэн тунгалаг муу мухай зүйл мэдгүй нэлэх өвгөж чиг байгаа хгүй юу. Ингээд Азума явах та Такофи чи хизээ нэгэн цагт наттай уулзвал ахтайгаа муудалцвал хогчин шүүгээд хилээд өгөөрэй гэснээр тэдний яриа өндөрлөлөө. Цаг хугацаа улиран оцсоор Токиод бага насны хүүхэд ор сургаггүй алга болж хэсэг хугацааны дараа олдсон мэдээ гарч байгаа нь мэдээж Шизука хэрэг тарих гэж байсан гэсэн үг. Аавынхаа 2 хүүхдийг дагуулад явж байгаа нь камерт бичигдсэн байж. Нөгөө л анх уулсан газраа манай хоёр тааралдахад Шизука амтны асрах руу явж хүмүүсийн гидсийг шалган Чапиг идсэн байж магадгүй гэд аимшигтай зүйл яриад байдаг.
Энийг нь сонсон Такофи маань одоо битгий ийм муу мухай зүйл хийгээчтэй чи ганцаараа хэцүү байгаа ч гэсэн бусад хүмүүсийг битгий гуниглуулаач гэдэл чин сэтгэлээсээ гуйхад Такофи дээр гიშгэлж цохиж юу гэнэ? Чи юу мэддэг болоод надад ингэж хэлж байгаа? Чи надад хэлээч тэгвэл. Надад биш дээ. Төрсөн охин лууга танихгүй юм шиг харсан аав. Ээж нь охиндоо анхаарал тавихгүй байхад нь өдөр бүр дэвтэр минь урагдаж хавцсан байхгүй болоход үргэлж, доромжлуулж, дээрлэхүүлж, өмхийн үнэртэйгээр дуудуулаад би яг яах ёстой байсан юм? Аавтайгаа хүссэн үедээ уулзаж чадахгүй, ээжийнхээ гарын хоолыг идэж чадахгүй, сургууль дээр эцэг эхийн хурал болоход хэн ч ирэхгүй. Ганц хайртай нохойг минь надаас холдуулж, аав ээжигээ дууд гэхэд дуудах хүнч байхгүй, хайрлуулах ирэхгүй юм уу би? Хин нэгэнд хэлэх гээд хэлэгч хүнгүй, сүулдэ уйлах ч газаргүй, хинч биш юм шиг байсан. Энэ хороол би яаж амьдрах байсан бэ? Яг яах ёстой байсан бэ? Би юу буруу хийсэн Такофи гэж хэлээд асгартлаа уйлдаг. Бүр үнэхээр зүрх хөвтгөм хэсэг. Харин Такофи маань хад жаргалтай гаргаас ирсэн учраас хүний зүрх сэтгэлийн гүн гүнзгий олон асуудлыг үнэхээр мэдэхгүй, ойлгохгүй байгаа учраас намайг энэ бүхнийг чинь ойлгохгүй байгаад уучлаарай Шизука. Чиний мэдэрсэн мэдрэмжийг юусоо ойлгоогүй байж хүчээр өөрчлөх гэсэнд намайг уучлаарай. Ярилцаж байгаагүйд, ярилцаж өгөөгүйд, ойлгохыг хичээгээгүйд уучлаарай. Ганцааран чинь үлдээсэнд уучлаарай гэж хэлдэг. Такофитэй уулзснаас хойш Шизука анх удаа өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж дотроо онгоотол ярьж уйлж бүхнийг төвчээгүй хитгэн хором байсан байх. Ээж нь хайрлахгүй, хайртай нохоо налхидын байхгүй болж аав нь өөр амьдрал зохиож одоо юуны төлөө юу хүсэж мөрөөдөж амьдрахаач мэдгүй, гэртээ чарахгүй, өдөр хоногийг зүгээр л урсгалаар нь өнгөрүүлсээр. Гэхдээ Такофи Шизука Такофид байгаа болохоор жаахан ч гэсэн итгэл байгаа мэт. Эцэст нь өдөр бүр баярлуулахыг хүссэн Шизукагаа гунигтай байхыг харсан Такофи өөрийнхөө хамгийн сүүлчийн боломж хүчээ ашиглан бүх зүйлийг хэвийн байдалд оруулахаар өөрийнхөө амийг золиослон эвдэрсэн камераа ганцхан удаа ашиглаж хамт зураг даруулсан 2016 онд буцахаар болдог. Шизука чамтай анх танилцсанаас эхлээд одоо хүрлэх цаг хугацааг би хизээж мартахгүй. Миний туйлын хүсэл бол чамайг л аз жаргалтай байлгах гэсэн юм. Чамтай байсан өдөр хоногуд хамгийн аз жаргалтай байсан шүү. Надтай тоглосонд, намайг хоололсонд, надтай ярилцсанд, намайг хажуудаа байлгасанд баярлаа гэд Такофи Шизука Марина хоёрын төлөө магадгүй өөрийнхөө амийг золиослон тэдний аз жаргалыг илүүд тавьж энэ хорвоо ертөнцөөс үрдмөх явдаг. Шизукагийн амьдралд одоо зөвхөн Такофи л байгаа болохоор түүнийг явуулахыг хүссэнгүй маш ихээр шаналсаар. Такофи байхгүй 2016 он. Юу хийж байснаа санахгүй яагаад ч юм нэг юм мартаад нэг зүйлийг санаад байгаа тэрнийг охин. Гэхдээ юу гэдгийг мэдэхгүй. Мэдээж бүх зүйл хэвэндээ орсон учраас Чапи түүний хажууд байгаа. Сургууль дээр дээрлэхүүлдэг тэр нэгэн охин Азума харин өөрчлөгдсөн хандж байгааз урдын адил Шизукаг Марина дээрлэхэж доромжилж зодсоор чи л байгаа болохоор ээж өдөр бүр уйлж аав өдөр бүр уурлаж байна. Чи л байхгүй болчвол гэх мэт сэтгэл өвдгөх үгээ түнлөв шидлсээр гинт Шизукагийн цүнхнээс унсан дэвтэр дээр Такофи шиг зургийг санаандгүй хоёлаа олж харнаа. Мэдээж Марина хүртэл Такотой уулзаж байсан болохоор яагаад ийм хачин юм зурцгийн инээтрээгээд ярилцаж байснаа тун удалгүй тэр дүрсийг хараад санахгүй байгаа хэрнээ тасралтгүй ярьдаг хэрн аз жаргалыг бүтээчдэг гэд аль аль нь яагаад ч юм уйлчдаг. Такофиг бүрэн дөрөв хоёулаа санахгүй байгаа хэрнээ Шизука Марина хоёрын зүрх сэтгэлд нь гэрэл гэгээг нэмж том орон зай үлдээснээ Такофи мэдж байгаа болов. Такофигээс хамгийн сүүлд ярилцаж чадаагүйд уучлаарай ээжээ. Нарны аймгийн 3 дахь гариг дэлхий 2016 оны Шизука Марина та хоёртой хийж өгч чадаагүй зүйл маш их байна. Гэхдээ аль хэдийн холдоод явсан гэр бүл буцаж хизээж ирэхгүй зүрх сэтгэлгээд амьдралд олон асуудал тулгарсан ч та хоёр одоо бие биедээ байгаа шүү гэснээр ерөнхийдөө аниме мэн дуустдаг. Хамгийн сүүлийн хэсэгт Чапи аз жаргалтай гихч намарч байгаа бол Шизука Марина хоёр ахлах ангид орчихсон чин сэтгэлийн найзууд болжээ. Ингээд л яг л Такофитэй адилхан дүрстэй балх хараад түүнийг дурсаж байгаа мэт. Тэр хоёрт одоо хин хэнийхэн гэр бүлийн асуудал хамаагүй болсон. Зүгээр л одоо тэд биенийхээ хамгийн чухал сонсогч
дэмжигч, туслагч, аз жаргал нь болсон юм байна. Ингээд Такофигийн нүгэл аниме маань энэ хүрээд дуслаа. Энэхүү анимег эхлээд үзэхдээ Юкийн ямар хүн сэтгэвтэй хэцүү аниме вэ? Ярихгүй дээ гэж бодсон ч анги ахих тусам олон зүйлийг олж харж ойлгосон болохоор төгсгөлийн ангийг үзнээр ярихаар шийдсэн байгаа. Тэгэхээр ямар ч хэргүй гэгээхэн тунгалаг сэтгэлдээ нэл хүүхэд чиг дүлгөөхөн цэвэр ариухан аз жаргалын гаригийн Такофи хүний ертөнцид хөл тавьснаар орчлын ертөнц ганцхан аз жаргал гэдэг үгээр хязгаарлагддаггүй юм шүү. Хүчээр аз жаргалыг хизээж бий болгож чадахгүй гэдгийг мэдэрснээс гадна хүний амьдралын ирэнтэй бараантай олон өөр өнгийг мэдэрч харсан байх, бас шархалсан байх, шаналсан байх. Ялангуяа энэхүү аним дээр бага насны хүүхдийн сэтгэл зүй ямар эмзэг мэдрэмтгий тэр бүр томчуудын ойлгодгүй гүн сэтгэл хөдлөлийг маш боддоор харуулсан. Сэтгэл гутрал, ганцаардал, хүчрхийлэл гэдэг бол насаар хизээж хязгаарлагдахгүй, хүчрхийлэл зөвхөн зодож илэрх биш, түүнээс гадна хүүхдээ үл хайграх, хүүхдээ хин нэгэнтэй харьцуулж сэтгэл зүгээр нь унгаахан ч гэсэн бас нэгэн хүчрхийллийн төрөл гэдгийг та бүхэн анги ахих тусам анзаарсан байхаа. Гаднаа юу ч олоогүй юм шиг инээж агааш тэр инээмсэглэлийн цаана асар их зовлон шаналл, айдас, сэтгэл гутрал нуугдаж байгааг хинч мэдгүй. Хүүхэд юм чин гайгүй айлгүй дээ, хүүхэд юм чин мартчих байгаах, анзаарахгүй байх, чихэр жимсээр хуураад өнгөрөе гэж бодож байгаа бол энэ эндүрэл. Хүний амьдралын хамгийн чухал бөгөөд хизээж эргэж ирэхгүй он цаг хугацаа бол бидний хүүхэд нас байдаг. Хүүхэд насндаа авсан сэтгэл зүйн гэмтэл, хүчрхийлэл, сургуулийн дээрлэлт, доромжлол, насан туршид бодогдож, санагдаж, магадгүй их бага хэмжээгээр травма үүсгэж болох. Цаашлаад асар их сэтгэлийн дарамтаас болж амиа орлох хэмжээнд хүртэл ирдэг юм шүү гэдгийг ч мөн энэхүү анимдэр өгүүлсэн. Хүн бүхний амьдрал мэдээж өөр өнгөтэй. Өнөөдөр өчигдрийн хоолоо л дахиад идэх юм уу гэж голонгуй хэлж байгаа нэгэн байхад нэг зүсэм талхан дээр жаахан цэцгээд түрхээд идэж үзхийг хүсэх нэгэн энэ хорвоо дээр байдаг. Хичээлдээ авахаас залхаж сургуулаа үзэн ядж байгаа нэгэн байхад сургууль руугаа хол байсан ч хамаагүй өглөө эртлэн гүйгээд хоцрохгүй сурахыг хүсэж байгаа эмнэлгийн цонхоор чимээгүйхэн ширтэх нэгэн ч бас байна. Шүүгэн дотор чигцэн замбраагүй олон хувцас яаж ивэх үү гэж залхуурч суух нэгэн байхад нэг өдөр ч гэсэн шин гутал, шин цамц, шин өмд өмсөж үсхийг хүсэх нэгэн байдаг. Гэр бүлээ үзэн яддаг нэгэн байхад гэр бүлтэй болох юмсан гэж мөрөөдөж суугч нэгэн байдгийн адилаар хин ч энэ хорвоо дэлхий дээр мэдлэгтэй өөрсдийн таалалд нийцэх гэр бүлээ сонгож төрдөггүй. Тиймээс зарим нь аз жаргалтай, зарим нь гунигтай амьдарч өнгө алаг дэлхийн цаг хугацаа эргэлцээр магадгүй хүн бүхэн аз жаргалын хэрэгслийг ашиглаад жаргалтай болчдөг болвол энэ хороо дэлхий ямар ч утга учиргүй байх. Учир нь бид нар өөрсдийнхөө аз жаргалыг өөрсдийнхөө гараар л бүтээх хэрэгтэй. Яг одоогийн байгаа чи олон асуудалтай байж болно. Хин нэгэнтэй харьцуулагдаж болох. Хичээсэн ч үнэлэгдэхгүй байх тэр мэдрэмжийг мэднэ. Хин нэгэнд хайрлуулахыг хүссэн ч хайрлагдах, ирэхгүй болсон тэр мэдрэмжийг ч гэсэн мэдэрчээсэн. Хинч биш юм шиг энэ хороо дэлхий дээр би л байхгүй болчвол бүх зүйл болчих юм шиг муухай бодлууд яг юу буруу хийсэн болоод өнөөдрийн би ингэж байх ёстой юм бэ ч гэж бодож магадгүй. Гэхдээ одоогийн чи үрд мөнх яг энэ цаг хугацаанд гацаагүй шүү дээ. Цаг хугацаа он жилүүд өнгөрхийн хэрээр чи өөрийнхөө аз жаргалыг ирж хайн унаж бүдэрч авсаар өөрийн гэсэн ертөнцөө бүтээж чадна. Дэндүү их зовлон тууллаа да. Эцэст нь би аз жаргалаа олоод том хүн болчлоо гэд эргээд нэг харах тэр өдөр хүртэл тисээрээ төвчээрээ чи угаасаа заавал чадна чадах ёстой. Учир нь чи болохоор амьдрал угаасаа л ирэнтэй бараантай өнгө алаг сөөлжүүлж аз жаргал гуниг зовлон баяр баясал бүгд ээлжилж сүлбэлдэж байдаг хорвоо. Ингээд үнэхээр их сэтгэл өвдөж та нартай жоохон ч гэсэн урам хайрлаж дэлгэсний цаанаас илгээсэн тэврэлтийг минь мэдэрч чадсан бол үнэхээр их чамд жаахан ч гэсэн урам өгч чадсандаа баяртай байна. Гэхдээ хаяа өөртөө битгий хатуурхаарай. Яг одоогийн мэдрэмжийг ч өөрөө л мэдэрч байгаа учраас уйлмаар байвал уйлж, үзэн ядж яах юм бол үзэн яд, инээмээр байвал инээ. Энэ бүхнийг өөртөө хадгалаад өөрийнхөө мэдрэмжийг мэдрээд байх тэр цаг хугацаа ч гэсэн жаргалтай аж магадгүй те. Тэгээ яг одоогийн байгаа өөрийгөө яг байгаагаар нь хайрлах хамгийн чухал шүү дээ. Тэгээ та нартаа маш их хайртай шүү. Зүрх. Үзэд манайхаа ямар сэтгэл төрснөө бүгдээрээ гоё бичээрэй за.